Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэд нэгтгэжлаас үүдээд нийт иргэдийн хүнсний хэрэглээч нэмэгдэж байгаа гэхэд болно. Иргэдийн хэрэглэж байгаа хүнсний эрүүл аюулгүй байдлын тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болон худалдаалж байгаа байгууллагууд бүрэн хариуцах учиртай. Иргэд маань хуруу humсаа хуглан байж олж хоримтлуулсан хэдэн төгрөгөө чанартай эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаа авч хэрэглэх бүрэн эрхтэй. Харамсалтай нөнөө маргаашийн худалдааны ашигаа илүү тавьсан бизнесийн байгууллагууд иргэдийн эрүүл аюулгүй хүнс худалдан авах эрхийг нь бүдүүлгээр зөрчсөн анхаарал болгоомж үгсээ үүдэн иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа үйл явдлууд гарсаар байгаамаа. Тухайлбал энэ сарын 8-нд буюу өнгөрсөн баасан гарагт хүнс барааны Замбала супермаркетаас нэгэн иргэн Апо хувьцаат компанид үйлдвэрлэдэг сайн нэрийн жимстэй таргийг худалдаа авч бага насны хүүхдэд уулгаж хэрэглэсэн байна. Харамсалтай тэрхүү тарг нь энэ оны 1-р сарын 1-нд хугацаанд дуусчихсан бүтээгдэхүүн байсныг дараа нь мэдсэн байна. Хурдан эрчмүүд нь чанараа алддаг сүм бүтээгдэхүүнийг энэхүү хугацаанд хэтэрснээс хойш санамсаргүйгээр хүүхдэдээ уулгаж хэрэглэсэн учраас санаа нэхэр зовж байгаагаа хэлж өгсөн юм а. 7 цаг 40 минутаас минь Замбал супермаркетаас энэ сайн таргийг худалдаж авсан. Хугацааг тэр үед харалгүй авсан миний буруу бол байсан. Гэвч одоо очиод хүүхд идүүлчээ тараг нь хугацааг нь харсан чинь 1 сарын 1-нд дууссан. Хугацаа дуусаад 7 онцсон байсан. Тэгээд одоо 1 сарын 10-нд юм уу өчигдөр ч одоо 1 сарын 10-нд очиод үзэхэд бол одоо яг хугацаанд дуусч байгаа адилхан 1 сарын 10-нд хугацаанд дуусчих зүйлүүд зөндөө байсан тэнд сайн тараг гээд. Тэгээ өнөөдөр ирээд 11 сарын 1 сарын 11-нд ирээд эрхлэгчтэй нь уулзсан чинь энэ Апо компаниас өгөхдөө бол одоо ингээ холиод өгсөн байх боломжтой. Манайд бол одоо ийм хугацаанд дууссан юм байлгадаг юм а гэсэн хэлдэг хэлсэн. Тэнгүүт нь Апогийн одоо гэрээт борлуулагч руу ярихад бол за Замбал супермаркет нь бол хайрцаг нь авдаг учраас хайрцагын дунд бол одоо хугацаанд дууссан нэг ширхэг юм бол хизээж тэгж холдож орно гэсэн тийм асуудал бол байхгүй. Эрхлэгчийн над руу яриулна уу гэсэн надад. Би бас өмнө нь бас манай танилны нэг хүн хэлжлээсэн л та амтлаг тараг авч өгөөд бас хордлого өгсөн тохиолдол байгаа шүү. Хугацааг сайн харж авч байгаарай гэд. Би өмнө нь бас ийм авч ирсэн болохоор бас найдаад автсан. Тэгээ одоо энэ эдийн засгийн хямралтай үед бол одоо ингэж бас нэг зовж олсон хэдэн төгрөгөө ингэж хугацаанд дууссан юм өгөөдөө бол бас хэцүү юм уу гэж бас бодож ийн л та тий. Бас нэг ажилтай завтай байхад нь хүүхднүүдөө бас хайртай хүний үр шигт тийм ээ зовж олсон хүүхдээ бас нэг аяг тарагнаас болоод импакт төвлөхгүй юмсан тийм ээ. Тэр хугацаанд дууссан таргийг худалдаалсан Замбала супермаркетаас энэ талаар тодруулахад манайх өдөр бүр худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнээ шалгаж авдаг. Хугацаанд дууссан бараа зарагдсан бол Апо хувьцаат компани хариуцлагагүй үйлдэлээс олсон байж магадгүй гэсэн хариултыг бидэнд өгсөн юм. Манай байгууллага бол бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага учраас хугацаанд дууссан бүтээгдэхүүнийг тухайн нийлүүлсэн байгууллагад цаг тухайд нь мэдэгдээд буцаалгах ёстой үүрэгтэй тийм. Угаасаа ингээд нөгөө нэг 2-3 хоногт сүрж байгаа шүү дээ. Тэгэл өдөртөө ирэл буцаалт авал солил бид нар ерөөхдөө гарцаараа л авдаг шүү бараагаа аваад. Тал үйд шүү дээ нөгөө борлуулагч нарт бас нэг юм дутагдaltaй тал байдаг шүү дээ. Тэгээ бид нар байгалаа ер нь бүх юмар наривчилж шалгаж авахгүй бол өөрснөө ингэж яг орлого нь бол наа чи 1 сарын 6-нд ирсэн. Би бол хэллээ би 6-нд авахдаа би 6-аас дээш ирэхээр авдаггүй. Тэгээд 8-нд орлого авсан. 6-нд би орлого авч явах 1 сарын 1-ний бараа мадад ерөөсөө байх гэсэн шүү тийм үстэй. Тэгэхээр энэ Апогийнхны буруу энэ хүний буруу тэр талаас нь харсан. Харин Апо хувьцаат компани бүтээгдэхүүн борлуулагчийн хувьд тухайн таргийг худалдаж авсан иргэн лөө залгаж манай жолооч залуу алдаа гаргасан байна гэдгийг хэлж мэдгдсэн талаарх тухайн иргэн бидэнд утсаар иргэн мэдээлсэн юм. Ямар ч тач иргэдийн гартаа шууд урж байгаа хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг үйлдвэрлэгч байгууллага түүнийг худалдан борлуулж байгаа худалдааны байгууллагаар аль аль нь ханган ажиллах учиртай. Бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа дэлгүүр хоршооч тухайн бараа бүтээгдэхүүний хугацааг хянаж хэрэг хугацаанд дууссан хүнсний бүтээгдэхүүн байвал үйлдвэрлэгч байгууллагад нь буцааж явах учиртай. Энэ мэт алдаанаас болоод иргэдэд аюултай хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж эрүүл мэндэд нь занл хийсэн хариуцлагагүй үйлдэлүүд гарсаар байгаа юм а.